전도 хүмүүс Солонгос 제가 хөгжсөн одоо орон гэж тийм боддог биз дээ. Харин би тийм боддоггүй. Тийм үү? Тийм. Юу гэж боддгийг? Зүгээр материал хөгжсөн. Материалог Тийм. талаасаа хөгжсөн. Тийм. Харин хүний аз жаргал бол ялга байхгүй гэж санагдаж байгаа. Тэгээд Тэгтээ яагаад тэгж бодох болсон бэ? Юунаас? ерөн би багасаа тийм боддог байсан болохоор билүү. Тэгээд одоо Монголд очоод илүү тод байсан юм шиг санагдаж байгаа. Тэр мэдрэмж улам баттгсан юм шиг гэсэн үг. За ямар үзэг? Ягаад гэвэл би Монголд нээжтэй уулзахад мөнгөний талаар сэн ярьдаггүй. Яаж Монгол олдох гэдэг яринда. Харин банк тийм ярьдаггүй. Харин Солонгос очингуудаа манай Солонгос нээжүүд одоо 부동산 주식 гэдэг тий одоо хөрөнгө оруулалтын талаар хөдөлгөх юу байна тий банк ярьдаг байхгүй юу? Тийм би ядардаг.